Оо баахан болсон байх штэ. Жинхэнэ өөхч өгөөч даа. Хати. Яа, хүчиж байгаа юм да яа. За сайн байцгаана манайхаа Месмеризмын мөнхөөс цогтой хоёр маань энд ирсэн байна. За тэгээ бид өнөөдөр нэг зүүн биелгийн тулаан гэдэг нэг нэвтрүүлэгт орох нэ. Тэр нь реакшнгийн нэвтрүүлэг тий. Ямар ч юусэн нэг тийм шийтгэл мэтгэлтэй хоорондоо өрсөлдөн хаалтлаа. Тийм байна. За тэгээд энэхүү уралдаа маань уралдаа тэмцээ. Энэхүү тоглоом маань 3 үе шаттай. Эхнийх нь юу вэ гэхээр нүдэ боож байгаад амтлаад мэдэрсэн мэдрэмжээ тийм уран яруу найргийн дүрслэлтэй илэрхийлнэ. За яруу найрагчд болох нэ. Хоёр дахь үе шат нь тухайн одоо юу амтлуулна тэр амталж байгаа зүйлээ орц найрлагын таах юм шиг байгаа. Би бол тэгж ойлгосон. За тэгээд 3 дахь үе шат маань үе шат гэхээсээ илүү шийтгэл байгаа. Тэгээд нэг үе дээр ялагдсан 2 удаа шийтгэлнэ. За тэгээд би мөнхөө шиг одоо 4 удаа шийтгэхэр энд ирсэн байна. Хямартай шүү дээ би ч бас тий. Яаж ч Нарутогоо аваад ирсэн. За. Шийтгэцгээе. Яваач. Найз чи бол донд хороол гаргаж байгаа. Би эрхээ ороо гаргасан чи. Чи донд хороол. Би эрхээ ороо гаргасан. Үзэгчнэр шүүн шүү. Тэг. Онгоол гарч. За. За окей. За би гэх үү. За. Нэг тийм. Ерөөсөө нэг хандлагч үзэж байгаагүй юм тийм тий. Цоошин юм байна. Ямар ч хийсэн би ч одоо Монголын ундаг дуусгасан л та. Тэгээд би мэдчихэв. Яг юу шиг US зөвлөөр юм да. Баг байхад нэг цэцэрлэгт нэг юу өгдөг байсан юм аа. Жимс өгдөг байсан. Нэг таван дээр голдоо өөр хийтэй. Одоо бодохоор аннаас байгаа байхгүй. Тэр үед нөгөө нэрийг мэдэхгүй нөгөө гоё жимс гээл аим гоё шүүс мөнхөр гоё амттай. За би бол тэрнтэйгээ зүүрлээ даа энэ хүн амт. За явах уу? Би мөн. Come on. Энэ амт бол хамгийн сайхан таашаал. Тэ. Энэ амтыг зүгээр. Энэ амт бол хамгийн сайхан таашаал. Энэ амтыг зүгээр тамшаал. Гайхалтай мэдрэмжийг таашаа. Чадахгүй бол зүгээр цаашаа. Яах вэ? За. Гайхам сайхан амттай энэ жүүсийг уухад гарцаагүй сэтгэл хөдлөж гайргийн хамгал аз жаргалыг мэдэрнэ. Ус химэн ундаа билээ. Ундаа химэн аршаан билээ. Аршаан бол амьдрал өөрөө энэхүү ундаа. Яа! Чадно. Айку өндөртөөгөө ингээ хордон сэтгэж чи ямар амар юм бэ? За тодорхой эхний үе шат бол тодорхой мэдээж би ялсан баг. Чиний таашаалыг би бол аршаанаараа ялсан байх гэж бодож байна. Харин чиний аршаан агуу байлаа. За эхний үе шатыг манай шүүгчнэр байна одоо шүүн. За тэгээ өндөр 2 дахь үе шат руугаа орцгоё. За 2 дахь үе эхэллээ. За 2 дахь үед болохоор бид хоёрын ундааг амсч үзээд дотор нь орсон орц найрлагыг хэлнэ. Тэгэд аль нь илүү орц найрлага таасна ялгч болно. Би яг бороо хэлгээд байна. Би өстө амтандаа амар муу байхгүй юу? Давс таруулж чаддгүй юм. Амтны амтлаад юу мэдрэх вэ? Ус орсон байна. Нэг тийм хэрүүн мэдлэг амттай. Ус ус хэлсэн тий. Энд бол одоо газ ороогүй байна. Газ орохгүй тий. Хожиж байгаа хөөс байсан юм аа. Амтат гоо шиглэн. Амтат гоо. Гэтэ тий амтат гоон дээр нэг нөө мохито нэмсэн юм шиг. Тэгээ жимсний нухшны агуулмж 12-ыг хэлээ. Би нухшийг хэлчих шүү дээ. 10%-аас доошгүй. Өстө хизээ чамталж үзээг амт байна нэрээ. Имлэр хэлэх үг алга. Натрий орсон байна. Тэгээ уургийн чи яхаараа натрий ярьдیں۔ Уургийн агуулмж 0. Тэ. Нүүрс усны агуулмж баг зэрэг. Тэ. Тэгээд өөх тос 0. Тоорын амттай төстэй юм шиг.
Нэг тийм чихрэн гэтээ айгуу таалагдчихэв. Айгуу гоё амттай юм байна. Витамин С орсон. Гэтэ витамин араа ямар ч унаа зүгээр байдаг шүү дээ. Яг хамгийн түгээвэл витамин С. Гэтэ витамин С орсон байлээ те. Орсон. Чи яаж мэдчихсэн юм? Миний найз хэлсэн. Тэгээ би ч угаасаа нөр дэлгүүрээс ер нь ямар нэг юм авахтаа дандаа нөө артлын шошгоон бол угаасаа байнга уншдаг. За харах уу. Гадаг аав. Адилхан. Оо ямар тэний нэр орцонд чи ус гэж байгаа шүү дээ. Оо тэрийг сахар бахраа Харин тий. хэлсэн. Орц, ус. Би сайн сахар хэлсэн. Чи сахар хэл. Гуавагийн өтгөрүүлсэн нухаш гинэ. Чи нухаштай юм шүү. Хүчрлэг зохицуулагч гэж. Угаасаа энэ Монголд байдаг бах те. Тим чин цаанаас нь бэлсэн нухшийг авчирч байгаа гэдэг бах та. За шийдгэлдээ орцгоё. Вүү. За. Хамгийн хэцүүгийн сонгоорой. Шерлок холмс гэнэ. Цаас үдэх гинэ. Цаас үдэх чинь гайг юм шүү. Ямар. Сон мого ёо. Зэхэ хүн яаж ч. Яа, хүн жиж байгаа ичих юм да ёо. Яатач хата шүү. Ой, хадсан чи тал нь гараад ирлээ. Хүй. Стон. Өөрөм цав. Амтаа. Зя. Энэ юу юм бэ? Энэ юу юм? Чи Заваарч. Наатнаас чи дээр хаа. Би халуун байганд бүр амар дургу. За, ёсоо. Чи ямар аз жаргалтай уугаад байгаа юм бэ? Яаж энийг авчаагүй. Би одоо яг юм би загасны бүр үнэрэнд ч амар маруухан баг. Оо, баахан болсон байх штэ. Жинхэнэ өөгч өгөөж байна. Харин ингээл асуудаг юм штэ. Энэ ёстой ямар ч загс юм уу? Заварсан юм аа. Би тэгээ загстаа сууж байгаа юм уу? За хараа хүн хараа амьдралдаа горил зуурж иж ирэх хүн болтой гэсэн. Би одоо ингээ амаараа горил зуурлаа. Ань юм уу? За мэ. Орчлонгоос тасрах гин үү? Юу юм бэ энэ одоо? Яа. Оо энэ ч юм уу би нээр дурггүй штэ. А нөгөө нэг Аа. Энэ яа. Яа, ямар цаа. Яагаад вэ? Надад ч аюу сонсогдохгүй. За тоог зөвхөлсөн дээр юм байна. За яг өнөөдрийн битүүрийн оролцсон энэ хүн нэвтрүүлэг нь одоо ингээд одоо дуусаж байна. Тэгээд бас гоё ундаас амталж үзлээ. Бас их гоё. Монголд бас гоё юм бас шинээр орж ирж байгаа юм байна. Хамгийн гол нь Монголд үйлдвэрлэдэг бас үндэсний үйлдвэрлэл юм байна. Тэгээд энэ ундаас таалагдлаа. Гуава гэж жимсийг би мэдэж авлаа. Өөрөөс чи би нүүрсэс уурга мэдэж авлаа. Тийм байна. Тэгээд бас энэ гундаас айгу дайжгүй амттай юм байна. Шин содон ундаг уугаад үзэрэй гэж аль маань зөвлөж чинь. Жижиг яа гэсэн өнөө. Өнөө юу гэсэн өнөөдрийн видео таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За тэгээд